За сайн байцгаана залуучуудаа. Өнөөдөр 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр манай Elgit Market Overview эхлэж байна. За, өнгөрсөн 7 хоногт ярьсан зүйлсээ санаж байгаа бах. Тэр тусмаа алтны ханш болон доллар, за долларын зарим хослолууд дээр ярьсан зүйлсээ та нар сайн санаж байгаа байх. Үзээгүй хүмүүс байх юм бол ухрааж үзээрэй. Ер нь бол яг өнгөрсөн 7 хоногт ярьсан зураглалын дагуу алт, доллар, за тэгээ GBP USD евро доллар хэмжлэн хөдөлгөөнүүд бол таамаглалын дагуу явсан байгаа. За таамаглалын дагуу яваагүй өөр хүчин зүйл нөлөөлчихсөн болохоор Nasdaq, за индексүүд тэгээд GBP JPY болон USD JPY ер нь бол таамаглалын дагуу хөдөлсөнгүй. За гэхдээ тэрний талаар мөн ярилцсан. За хамгийн их нь алтны талаар ярихад та нар өнгөрсөн бүтэн сая өдөр market overview явчаад за тэгээд 7 хоногийн дундуур Telegram-да 2 ч удаа дүн шинжилгээ явуулсан тийм ээ. Тэгэхээр яг тэр дүн шинжилгээний дагуу бол алт хөдөлсөн. За ямар дүн шинжилгээ ер нь өнгөрсөн 7 хоногт бид нар хийсэн бэ гэхээр алт бол за дээшээ өсөөд ер нь бол урт хугацааны зураглалаараа дандаа higher low хийж яваа шүү дээ тийм ээ. Higher low хийж явсаар байгаа. За ингээд дандаа major low гэд. За одоо энэ өсөлтийн тренд ер нь эвгүүтлээ, уналтын тренд руу орж магадгүй боллоо гэж үзэх цэг болвол энэ том higher low буюу 2200 за 90 тавьцаа байна те 90 эсвэл 85 ч гэж авч үзэж болно. За тэрнээс энд бол higher low авч дэмжлэг авчаад ханш дэшээ өсөөд higher high хийгээд өсөөд шинээр high хийсэн тийм ээ, шинээр all time high хийсэн. Тэрнээс хойш бол уналт үзүүлж явж байгаад за өнгөрсөн 7 хоногт бидний дүн шинжилгээ хийхэд ханш бол энэ 2390 гэдэг түвшин дээр тогтчихсон тийм. За тэгээ бид нар бол юу гэж дүгнсэн бэ гэхээр за 2390 бол өмнөх all time high хийжсэн rejection. За дараа нь ханш унаж ирээд буцаад өсгөд бол rejection болчихсон. Сэтэлж гараад явлаа, нэвтэлсний дараа уналт ирсэн, буцаж ирээд rejection авсан. Ер нь бол маш чухал key level түвшин юм байна гэж бид авч үзчихсэн. Тийм ээ? Авч үзсэн. 2300 ер нь бол 95-аас 2385-ын хоорондох энэ түвшин бол их чухал level юм байна гэд. За хэрвээ ханш 2385-аас 95-ын хооронд ер нь бол support авч чадах юм бол дээшээ төр зургийн өсөлт гарч ирж магадгүй. Энэ нь Fibonacci retracement-ийн 50 дээр очих эсвэл 61.8 дээр очих боломжтой гэж хэлжсэн болвол яасан. Ханш яг энэ Fibonacci retracement руу явсан, тийм ээ. За тэгээд би 7 хоногийн дундуур бас дүн шинжилгээ явуулахдаа алтан дээр юу гэж хэлжсэн бэ гэхээр за ер нь бол bullish price action form хийчлээ гэд. За энэ юугаар харсан бэ гэхээр за ханш бол ямар ч байсан support авсан цэгээс дээшээ нэгд өдөр өссөн, нэгд өдөр өсчөөд буцаж унаж ирээд за 2385 руу нэгсэндөө өмнөх энэ дот цэг, өмнөх энд дот цэгүүдийн доор байгаа stop loss-уудыг хамсан. За хамсныхаа дараа буцаж өсөөд дахиад нэг retracement хийхдээ өмнөх энэ low цэгээс дээгүүр higher low цэг хийсэн тийм ээ. Дээгүүр higher low хийсэн. За тэгээд ханш дээшээ өсөж гарч ирээд буцаад retrace хийсэн. За буцаад retrace хийхээс өмнө өсөж гарч ирэхдээ тэгвэл харъя. Энэ дандаа higher lower high lower high lower high lower high lower high lower high гэж явж исэн цэгээ дээшээ эвдээд жижиг цаг дээр бол ямар ч байсан higher high хийсний дараа higher low хийчээд дахиад энд high хийсэн тийм үү. Тэгвэл энийг бид нар за жижиг цаг дээр ямар ч байсан ханш higher high хийгээд доошо унжисэн энэ ханшийн одоо байдлыг бол эвдэж гарч ирж байгаа юм байна. За тэгээд higher low хийсэн энд stop loss liquidity хамтсан. За тэгвэл эндээс дахиад higher low хийгээд үргэлжлээд өсөх боломжтой байна гэдэг дүн шинжилгээг бол явуулсан. За тэр дүн шинжилгээд юу гэж хэлсэн бэ гэхээр Fibonacci уналтын Fibonacci retracement-ийн энэ бол анхны одоо уналт шүү дээ тийм. За энэ уналтын за ингээд дараа нь бол яг low хийсэн учраас дахиад доошо зурж болно. За ингээд swing low swing high харахаар уналтын Fibonacci-гийн 0.5 retracement за эсвэл цаашлаад 61.8 retracement буюу 2437 хүртэл бас явах боломжтой гэдэг. Ямар ч байсан 2425-аас
2435-ын хооронд бол ханш өсөж ирэх юм байна гэдгийг таамагласан. За тэр таамаг дагуу лонг арилжаад орч чадсан бол ашиг хийсэн баг. Тэгээ би ягаад өнгөрсөн дүн шинжилгээг яриад байна вөхөр эндээ сурах зүйл их байдаг тийм ээ. Бид нар чинь дандаа өнгөрсөн ханшийн датан дээр бид нар дүн шинжилгээ хийдэг болвол тэгвэл өнгөрсөн дүн шинжилгээ болон болж өнгөрсөн арилжаануудаас бид нар дандаа суралцж явах хэрэгтэй. Окей? За тэгээд ханш болвол ер нь та нар ингээд анзаараарай. Ямарваа нэгэн хүчтэй хөдөлгөөн явсны дараа Fibonacci 0.5 болов шалгагдах тохиолдол маш их байдаг. Жишээ нь хамгийн сүүлийн жишээ. Эндээс айхтар өсөлт орж ирсэн ба шүү дээ. За тэгээд доошоо Fibonacci бүр 61.8 шалгагдсан байна тийм үү. За эндээс хүчтэй өсөлт гарч ирлээ. Буцаж унаад Fibonacci 0.5 шалгагдсан. Тэр тусмаа алтан дээр бол ер нь Fibonacci 0.5 шалгагдах бол маш их байдаг шүү. Тэрийг хараа. Өслөө дабл топ хийлээ босч ирлээ 0.5 шалгалаа буцааж явах өслөөч гэдэг юм тий. Иймэрхүү хөдөлгөөн бол маш их байдаг учраас би бол Fibonacci 0.5 дээр таргет хийх их дуртай байдаг. За тэгээд эндээс лонг арилжааны ашиг авч чадсан бол яг нь энэ уналтыг бол бид нар бол нэг төсөөлөөгүй. Энэ уналтыг бол бид нар одоо өсөлтийг л таамагласан болохоос би бол энэ уналтыг бол таамаглаж чадаагүй. За тэгээд өсөлт орж ирсний дараа залгаад шууд уналт орж ирсэн. За уналт орж ирэхдээ юу болсон бэ гэхээр нөгөө энэ 7 хоногийн доод цэг, энэ 7 хоногийн low. За мөн энэ key level те 2300 одоо 85-аас 90 хоорондох энэ key level-өө шууд доошоо эвдээд нэг candlestick-ээр бол доошоо нэвтээд унсан. За ингэж унсныхаа дараа бол ерөнхийдөө нэг ханш юм bullish байдал үүсгэж байгаа юм шиг доороо зүү татаал. Гэхдээ дээшээ өсчөөл буцаж fake out хийгээл lower low хийгээл нэг иймэрхүү байдалтай 5 дахь өдөртөө бол золгож ирсэн. За тэгээд 5 дахь өдөр бол ямар мэдээ гарах байсан бэ гэхээр Core PCE Price Index буюу Америкийн төв банкны одоо инфляцийг хэмждэг яг жинхэнэ хэмжүүр гэж үзээд байдаг. Тэр мэдээ гарах байсан. За би юу гэж та бүхэндээ дүншилгээ авсан мэдж байгаа. Энэ мэдээ одоо нэг тийм уналт бол хүлээгээд хэрэггүй шүү. Энэ мэдээ бол баг гарах магадлал өндөртэй. За одоо хүлээлтттэйгээ ойртож очих эсвэл өнгөрсөн сарынхаас ихсээгүй байх юм бол ер нь энэ сайн мэдээ болоо явчих. Тэгэх юм бол алт бол хэдий key level-ийг доошоо эвдсэн байгаа ч гэсэндээ үргэлжилсэн уналтыг бол нэг хүлээгээд хэрэггүй. Тэгэхээр шорт арилж хараад хэрэггүй гэж хэлсэн. За тэгээд юу болсон бэ гэхээр мэдээ гарсан. За тэгээд 26-ны 20:30-аас бол мэдээ гартал ерөөхдөө ханш савлж байгаа лөө хийгээд дээшээ буцаж гарч ирээ. За энд бол ингээ higher low хийсэн. За ингэж байгаа тэгээд өсөөд явчихсан тийм ээ. За өсөж яваад ерөөхдөө одоо сонирхолтой төвшин дээр байна л да. Энэ бол 2390 дээр яг нөгөө өмнөх key level дээр үржсэн байна. Тэгвэл өнгөрсөн 7 хоногт ханш 2390 дээр тогтоод дээр нь хаагдчихсан бол савлсныхаа дараа энэ 7 хоногт бол 2390-ийн доор хаагдсан. Нэгсэндээ нэвтэлсэн төвшнөө эргэж шалгасан байдалтай байж байна. Окей, шалгасан байдалтай байж байна. За би эндээс юуг болж харж байна вэ гэхээр нэгдүгээрт оройнуудыг холбох юм бол ийм уналтын speed line, trend line харагдаж байна. За хоёрдугаарт параллел шугам татах юм бол ийм одоо уналтын channel маягийн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр энэ дээр ч гэсэндээ мөн бид нэр том цаг дээр Elliott-ийн давлгаа бас харж болно. За яг зарим хүмүүс бол жишээ нь энийг нэгдүгээр давлгаа, хоёрдугаар цэцэрлэгэн 3, 4, 5 гэж харна л та. Гэхдээ бүр илүү том зураглалаараа харах юм бол энэ нэгдүгээр хөдөлгөөн, энэ хоёрдугаар хөдөлгөөн, энэ гуравдугаар хөдөлгөөн, дөрөвдүгээр засвар хөдөлгөөн, за тэгээд 5 гэж орж ирэхээр байж болохоор харагдаж байгаа. Окей. Тэгэхээр яг нэг ийм оройтой зураг харагдаж байгаа учраас би голдыг яг энэ 2390 дээрээс rejection аваад ингээл доошоо явна гэж бол бодохгүй байна. Хэдий key level ч гэсэндээ. Илүү би юуг харах уу гэхээр ханшиг эхлээд дээшээ явг. Окей. 2400 2 3 4 ч юм 2400 хавцаар хурж ирэх эсвэл эн чинь ингээд ч явж болно шүү дээ. Ингэж яваад ямар ч байсан нэг channel шиг юмны оройг шалгаатах. Дээшээ гарч ирээд fake out хийх юм бол бүр сайн. Ягаад тэгэхээр fake out хийх болгонд хүмүүсийн итгэл хугарч идэг байхгүй. Итгэл хугарсны дараа бол одоо эсрэг талын хөдөлгөөн бол илүү хүчтэй орж ирж идэг. Тэгэхээр ийшээ нэг итгэл хугараад дахиад энэний доор ороод ирг. За тэгхийн бол эндээс шорт арилжаа үргэлжлүүлээд одоо бараг 2300 хүртэл
явж болохоор дүр зураг харагч штэ тийм ээ. Би зөвхөн ямар үед лонг арилжаа харах уу гэхээр дараагийн 3 дахь өдөр Төв банкны бодлогын хүүгийн шийдвэр гарна. Одоо 3 дахьын шөнө гэхэр чинь 4 дахь өдрийн одоо тэг 2 цаг гэсэн үг шүү дээ тий. Тэр бодлогын хүүгийн шийдвэр Төв банк ерөн бодлогын хүүгээ ирэх 9 сард багасгана гэж шийдэх юм бол яг тэрний талаар бүр яг баттай зүйл ярьж хэлбэл доллар унана. Доллар унахаар мэдээж яг голд өснө. Гэхдээ голд өсөхдөө энэ чаналаас дээшээ задалж гараад буцаад шалгасан энэ үед би голд дээр лонг арилжаа цаашид явж болох юм байна гэдэг баталгаагаа аавна. Тэрнээс наан бол юу арах вэ гэхээр ерөөсөө л дээшээ шалгахтаа фейк аут хийвэл бүр сайн буцаж доошоо энэ левлээс эргэж унаж орж ирэх. Окей? Энэ бол зөвхөн миний баталгаа. Ийм баталгаа байхгүй бол би шорт арилж орохгүй. Зүгээр одоо эндээс шууд ингэж явчих юм бол бас би тоохгүй гэсэн үг шүү дээ. Яагаад тэгэхээр ийм паттерн хийгдсэн байгаа үед би заавал 3 дахь шалгалтыг хүлээдэг. Энэ 3 дахь шалгалт орж ирээсэй л гэж харддаг. Окей? За тэгэд хэрвээ ханш яг түрүүний шорт арилжааны миний хүсэж байгаа шорт арилжааны баталгаагаар явах юм бол за ер нь бол нэг 2300 тий 2310 хавцаа ашгаа аваад гарнаа гэж тооцоолно. За тэгэд мөн бас эндээс бид нэр Fibonacci татаад харж иж болно. Энд чинь нэг давлгаа унаад Fibonacci retracement 0.5 яваад буцаад доош унсан шүү дээ. Тэгвэл одоо дахиад энэний retracement-ийг татхаар за 61.8 болвол 2400 хавцаа байгаад байна. Тэгэхээр би бол аль болох энийг хүлээнэ л гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ буцаад ороод ирэнгүүт нь шорт арилжаа. За алтан дээр бол ийм төлөвлөгөө байна. Ер нь бол маш энгийн, ойлгомжтой, товч бөгөөд тодорхой төлөвлөгөө байсан байх гэж найдаж байна. За доллар индексийг харъя. Доллар индекс хэдүүлээ ярилцсан тийм ээ. Доллар индекс юу гэж ярьсан бэ гэхээр за ер нь ханш бол за нэг ийм triangle дотор өнгөрсөн одоо жилийн хугацаанд бол явжээ. Дэшээ унаж өсвөл ингэж явж байгаа. За тэгэж явж байгаа triangle-ийн дээд орой дээр бол ингээ 2 удаа орой үсгээд нэгсэн double top хийгээд за тэгээ энийг доошоо нэвтлээд ер нь энэ бол их чухал key level болж исэн байгаа юм тест. Сүүлийн одоо эн чинь за бараг 5-6 сарын турш 4-5 сарын турштай. Энэ ханшаас бол ханш доошоо унахгүй байгааз. За тэгж байгаад яасан? Энд унаад lower low хийцэн тий lower low хийцэн. За тэгээд lower low хийчээд ханш эргэж буцаж энэ key level-ээ шалгачаад одоо ингээд rejection авсан байдалтай байж байна. Тэгэхээр энэ бол одоо энд нэгсэндээ юу гэж ойлгох вэ? Lower high хийцэн байгаа гэсэн үг шүү дээ тий. Ингэсэн бол энэ доошоо үргэлжлээд lower low хийж энэ ёроол хүрэх магадлал бол илүү. Унах магадлал нь өсөх магадлалаасаа илүү гэж ойлгоор. Би яг түүнээс одоо унах нь тодорхой ч юм унах маш өндөр магадлалтай гэж хэлээгүй шүү дээ. Тэгэхээр доллар индекс бол ер нь бол доошоо харагдаж байгаа. За доошоо харагдахдаа key level 102.5 руу харагдаж байгаа. Тэгэх юм бол яг уу доллар индекс хэрвээ доошоо харагдаж байгаа магадлалтай байгаа юм бол мэдээж евро доллар за GBP USD болон бусад хослолууд бол өсөлт харах нь бол ойлгомжтой болно тий. За евро доллар дээр өсөлт харах нь ойлгомжтой. За евро доллар дээр бид нар ийм арилжаа өнгөрсөн 7 хоногийн market overview дээр төлөвлөсөн. Гэхдээ энэ арилжаанд ороогүй. Орсон бол энэ алдагдал болох байсан. Яагаад ороогүй гэдгийг хэдүүлээ харъя залууч. Хэдийгээр энэ key level бол байсан тий. Чухал key level бол байсан. За 108 50-аас 109-ийн хооронд өмнөх rejection төвшөнтэй. За тэгээд мөн market structure-аараа харахад ч гэсэндээ ханш бол high дээр higher high хийцэн, энэ higher low гэдэг ингээд ерөнхийдөө бол bullish momentum-ыг хадгалаад өсөлт бол харагдчихсэн тийм ээ. За энд яагаад ороогүй? Энэ харал та. Price action bullish momentum бол харуулаагүй шүү дээ. Нэгдүгürt бидний арилжаанд орохоор төлөвлөж исэн цэг 10865 хавцаа. Яг хуу ханш хэдийгээр энэ хавцаа bullish momentum жоохон support харуулж исэн ч гэсэндээ шууд доошоо нэвтэлж унаад ороод ирсэн. Ерөнхийдөө нэг бол энэ юу гэсэн үг гэхээр key level-ийг шууд доошоо нэвтлээд ороод ирсэн. Тэгэхээр нэгэнд нэвтлээд ороод ирсэн учраас бид нар эндээс лав орох баталгаа байхгүй шүү дээ. Харин энэ price action-ыг харж исэн бол магадгүй
энэ зүүнүүдийг олж хараад за эндээс бол support price action харагдаж байгаа юм байна гэж үзээд энэ авьяас харин long арилжаанд орох боломж бол харагдаж байсан байна. Гэхдээ бид нар ороогүй. Арилжаанд төлөвлөгөө гаргаад гаргасан төлөвлөгөөг чинь эвдэх тэр левелийг эвдэх харж байгаа тэр баталгааг чи эвдэх юм бол мэдээж бид нар арилжаанд орохгүй тийм ээ. За харин евро доллар зүгээр юу гэж харагдаж байна вэ гэхээр хэдийгээр яг энэ key level-ээс доошоо унаж орж ирсэн ч гэсэндээ доллар индекс бол ер нь унах магадлал нь илүү өсөх, магадлалаас унах магадлал нь илүү гэж харж байгаа учраас евро доллар ч гэсэндээ өсөх магадлал нь унах магадлалаасаа илүү өндөр. Яагаад вэ? Market structure. Энд lower low, higher low хийж явж байгаад яасан? Higher high хийсэн, higher low хийсэн, higher high хийсэн. Одоо тэгвэл хэдийгээр энэ key level-ийг эвдэлсэн ч гэсэндээ ямар нэгэн газар higher low олоод эндээс өсөх магадлал бол өндрөөл гэж үзэж байна. Гэхдээ өсөхийн баталгааг хаанаас авах уу гэхээр нөгөө энэ key level-ээс ханш дээшээ буцаж гарч ирэх ёстой. Тэгэхгүй энэ доороо байж байгаа юм бол бид нэр эндээс long арилжаанд орчвол унчиж болно шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ key level-ийг дээшээ сэтэлж гарсны дараа ер нь бол long арилжаанд орох баталгаа болно гэсэн үг. За тэгээд энэ long арилжааны target болвол за 1.010-аас дээгүүр байна. Тэгэхээр яг бид нар харж байгаад ханшиг буцаж дээшээ гарч ирснийхэн дараа бид нар long арилжаар орно гэсэн үг тийм ээ. За ингээд risk to reward өндөртэй long арилжаа байж болохоор харагдаж байна. За GBP USD бол евро доллароос илүү bullish price гэнэ. Price actionтай хамаагүй дээр зураглыг харуулчихсан. За бид нар бол ийм арилжаа төлөвлөж байсан шүү дээ, тэ. Энэ арилжаанд бол орох нөхцөлтэй арилжаа, long арилжаа. Яагаад вэ? Евро долларыг бодвол ханш яасан? Унаж ирэхдээ их зөөлхөн унаж ирсэн. За тэгээд энд бол bullish price action харуулсан байна шүү дээ. Бүр жижиг цаг руу шилжүүлээ харах юм бол энэ баг bullish pattern ч харагдаж байгаа. За тэр. Энэ бол бүр юм нэлээд айтайхан bullish pattern гаргасан байх шүү те. За тэгээд яг эндээс long арилжаанд орсон болвол ханш гайг өсөд явсан байх нь байна. За гэхдээ буцаж унаж ирээд ямар ч байсан stop loss бол авагдаагүй байгаа гэж ойлгож байна. За илүү zoom out хийгээд богино цагийн нэг цагийн графикийг харах юм бол за яаж чинь ийм bullish pattern харагдаж байна шүү дээ. За тэгээд мөн сүүлийн өсөлтийн Fibonacci-г татах юм бол одоо Fibonacci 70 хавцаа байгаа юм байна та. Энэ 70 хавцаа гэсэн нь ер нь бол discount action буюу өсөж байгаа ханшийг бол хямдхан худалдаж авах боломж үздэг. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт гаргасан энэ GBP USD-гийн энэ арилжааны санал бол ер нь бол хэвэндээ үлдэж байгаа гэж ойлгоо. Их action өнгөрсөн 7 хоногт байсангүй харин дараа 7 хоногт long арилжаа явах боломжтой гэж харж байгаа юм байна шүү. За GBP JPY болон USD JPY дээр бид нэр long арилжаа төлөвлөж байсан, тийм ээ? Төлөвлөж байсан. Гэхдээ бидний харж ирсэн key level шууд ханш доошоо унаад ямар ч зогсолтгүйгээр үргэлжлэн урсаар байсан учраас арилжаанд орох боломж бол хараахан олдоогүй. За гэхдээ GBP JPY дээр нэг сонирхолтой зүйл бол надад харагдсан. Тэр нь юу вэ гэхээр за бүр эндээс ингээд татхаар энэ чинь бараг 22 оны 9 сараас эхлээл галзуурт өсөөл явсан шүү дээ. Тэрний trend line бол ингэж харагдаж байна. За тэрнээс гадна 4 цагийн график руу шилжүүлээд харах юм бол за энэ trend line-ыг юу яач төр зур устгах байна. За энд нэг 23 оны 2 сард ер нь бол нэлээд сайн ингэж support авч байгаа. Дахиад нэг trend line-ийнхаа дээр trend line үүссэн. За яг тэрний одоо ёроол дээр хурж ирээд за та нар нөгөө trend line-ыг зурхад ер нь яаж зурх вэ? Яг одоо зүүнний ёроолоос зурх уу гэж асууад байдаг. Илүү их candlestick оруулж зурх бол илүү хүчтэй зөв trend line болно. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр энэ candle-ыг оруулж, энэ candle-ыг оруулж,
энэ бүх candle-уудыг оруулж зурх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр хэрвээ би trend line-ыг одоо ингээд зурчвал, ёроолоор нь оруулаад зурчвал тий зөвхөн энэ ёроолыг аваад зурчвал энэ candle орохгүй байгаа биз тий. Тэгэхээр илүү олон candle-ыг оруулж зурх нь зөв. Тэгэхээр ингэж зурх нь. Окей. За тэгээд яг энэ одоо 4 цагийн trend line-ы ёроол дээр бол support авсан байдал харагдсан. За мөн parallel line татаад үзэхээр за чинь арай том цаг дээр харагдчихсан болов. Би чи USD JPY дээр хараад таснаа GBP JPY-тай андуурчиж. За ямар ч байсан энэ хоёр адилхан зураг харагдаж байгаа. Тэгээд GBP JPY энд бол ийм support барьсан байдалтай. За тэгээд хүүхдүүд өрлөдөг цонхооч. За тэгэхээр ханшийн action ч гэсэндээ ерөн унаж ирээд ханаад одоо чинь 4 цагийн график дээр харж байгаа шүү дээ. Доороо урт зүй татаад дээшээ өсөөд буцаж унж ирээд урт зүй татсан байдалтай. Тэгэхээр би дараа 7 хоног GBP JPY дээр юу харах вэ гэхээр энэ зүг fake out хийж liquidity хамах нь үгүй юу? Дахиж нэг доошоо унаад зүйдтэй гараад ирэх юм бол би эндээс long арилж чанд орё гэж харж байгаа. Окей. За тэгээд дараа 7 хоногт мөн Японы төв банкны бодлогын хүртээ тэр эд өдрөө харъя. Хоёр дахь өдрийн за GMT 8-аар тавихаар хоёр дахь өдрийн өглөө 11 цагаас төв банкны бодлогын хүртээ. Тэгэхээр тэрнээс өмнө савлгаа орж ирээд за тэгээд ер нь өсөлтийн зураг харагдах юм бол long арилж байгаа бол харж болно гэж. За USD JPY дээр харин сонирхолтой дүр зураг харагдчихсан. За та нар баг аль хэдийн олоод харж байгаа бах те. Ийм хориотой channel байна. За мөн ийм ёроолтой. За илүү энэ зөв юм болоо да. Parallel line-аар татгаар. Ийм ёроолтой channel, өсөлтийн channel бол явж байгаа. Тэгээ энэ их цэвэрхэн явсан channel байлаа. Яг оройнууд бол их respected болсон, их цэвэрхэн явсан. За тэгээд бүхэл бүтэн нэг өдрийн график дээр харахад бол ханш ерөөхдөө доороо нэлээд том зүйтэй хаагдсан байна. За тэгээд би хувьдаа бас USD JPY дээр ер нь энд мөн бас их чухал key level, support level явж байгаа. Яагаад үг гэхээр өмнөх rejection, өмнөх хүчтэй rejection. За rejection бид нар нөгөө market overview дээр энэ 152-ыг харж байгаа л за энэс дэше өсгөнө гэж 1000 пипний ашигтай төлөвлөгөө гаргаад арилжаа хийсэн шүү дээ тий. Тэрний одоо rejection төвшин за эргэж буцаж нэг удаа савлаж шалгаад байсан support төвшин за энийг өсөлтийн араас дахиж нэг орж ирж шалгаж байгаа энэ support төвшин орж ирж чинь. За тэгээд энэ өсөлтийн trend line channel дээр бас хурж ирж байгаа учраас би төгс ертөнцид одоо энэ perfect world гэж ярьдаг шүү дээ. Төгс ертөнцид бол би USD JPY-ыг яавал арилжмаар байна гэхээр энд higher low хийсэн энэ зүг нэг доошо хамаад liquidity хамаад тэгээд дээшээ гарч ирээд ингээд higher low хийх юм бол би эндээс шууд long арилж дурмаар. Окей. Ийм төлөвлөгөө бол USD JPY дээр гаргаж байна. Түүнээс short арилж байгаа бол харахгүй байна. Өөр нэг зүйл бол бодохгүй байна. За тэгээд USD JPY-гоос ингээ харахаар цэвэрхэн юм гоё паттерн бол харагдаж байгаа. Окей. Тэгэхээр бас нэлээд одоо үнэхээр төв банк бодлогын хүүгээ өсгөчихгүй л болов тий. Бодлогыг өсгөх юм бол Японы йен чангараад явхаар USD JPY унж шүү дээ. Тэгэхээр бодлогын хүүгээ өсгөчихгүй л болов дахиад ингээд явах боломжтой swing long арилж байгаа боломж бол хараад байгаа шүү. Тэгэхээр миний хэлсийг дахиад тогтоосон байх. Энэ low-ыг доошоо нэг fake out хийгээд буцаж гарч ирээд ингээд higher low хийхэд би long арилж нормоор байгаа гэж. Окей. За
За бусад Aussie доллар ч юм уу, Kiwi доллартай та нар өөрсдөө дүн шинжилгээ хийчихнэ биз. За доллар франк за lower low хийгээд энэ бол үргэлжлээд юу унах дүр зурглал харагдаж байна да. Гэтэ доллар франк айгу баг пипний хөдөлгөөн өгдөг болохоор сонирхдаггүй. За индекс рүүгээ оръё. За индекс дээр их сонирхолтой зүйл юу н болоод байгаа. За Nasdaq ярий хэвлээ. За энэ сэрэг та нар санаж байгаа байх. Market overview дээр бол маш одоо олон 7 хоногийн туршид энэ сирэний талаар ярилцсан. За энэ сирэний дээр дор байвал яах вэ? Midline гэл outerline гэл хэдүүлээ зөндөө ярьсан тийм ээ. За ханш ер нь өнгөрсөн хугацаанд юу хийжсэн бэ гэхээр 23 оны 1 сараас эхлээд өсөлт явсан. За энэ өсөлт явж байгаад за тэгээд дараачийн хүчтэй correction 100 орж ирээд за энэ дээрээс дээшээ үргэлжлэж өсөөд энэ бол ер нь сирэний бүтцийг гаргаж ирсэн. За энэ сирэн дээр ер нь юу болоодсэн гэхээр ханш midline барьж байгаа тохиолдолд энэ ч одоо голын лайн шүү дээ тийм midline барьж байгаа тохиолдолд ер нь бол өсөөд буцаж ирээд midline-ыг шалгаад өсөөд за дараачийн SP line дээр явж байгаад буцаж ирээд midline дээр дахиж тогтож байгаад өсөөд midline-тай ойртоод өсөөд за бүр сирэнээс гарч явж ирээд сая ингээд midline руу ирж байгаа байхгүй тий. За тэгээд хэдийгээр энэ амар юм уналт орж ирсэн гэсэн midline-ийн дээр л байгаа. Midline дээр л байгаа гэж ойлгох хэрэгтэй. Окей. За тэгээд энийг эхлээд нэг ойлголтч. За дараагийн зүйл юу вэ гэхээр ханш 2023 оны одоо энэ 10 сараас эхлээд нэг жилийн өсөлт байна тий. За энэ өсөлтийн тренд лайн яг орж ирж байгаа. 3 удаа одоо зурагч байгаа тренд лайн орж ирж байгаа. За энийг parallel line-тай зурчвал энэ бас channel болчихноо. Тэгэхээр яг юм өсөлтийн channel бас орж ирж байгаа. Тэгэхээр яг энэ өсөлтийн channel-ын ёроол дээр л юу н байгаа гэж үзэх хэрэгтэй, окей. За тэгээ эндээс бол сайн support аваад сая 4-5 дахад бол ханшир реакц гарч ирж илээ. За мөн би Telegram channel руу одоо дүн шинжилгээ явуулсан да. Өнгөрсөн хугацаанд ханш бол ингээд нэг за энд нэг 11% уналт үзүүлсэн юм уу. За тэгээ энэ 11% уналтаас дээш өсөө гараад явсан байлаа. 23 оны 7 сараас одоо за зөвхөн энэ уналтыг л хэмжинэ. Яг нэг удаагийн уналт. Энэ бол ингээд consolidation хийж байгаа явсан. За энд бол 8.3% унаад тэгээд өсөлт үргэлжилсэн байна. За энд дараачийн хүчтэй нэг уналт байна. Энэ бол бас нэг 8% хавцаа унаад тэгээд өсөлт үргэлжилсэн байна. Тийм ээ. За тэгвэл түрүүний уналт 9.5% унаад барьсан байдалтай байна. Тэгэхээр өнгөрсөн ханшийн түүхийг ингээ харахаар за энэ bullish одоо байдал bull market яваад байгаа шүү дээ тийм ээ. Одоо ялангуяа Төв банк бодлогын үгээ багасгах гэж байгаа. За тэгээ эдийн засаг өсөлттэй байгаа банкнууд одоо энэ компаниудын тайлан бол сайн гарч байгаа ашигтай байгаа энэ үед бол за уналт болгоо ер нь бол дараачийн all time high ирэх тэр худалдаа авах боломжуудыг бол авчирч исэн. Тийм ээ. Тэгэхээр бас хэдий ингээд амар итгэхэд бэрх санагч байгаа ингээд Nasdaq сая нэг 7 хоногийн турш 2 7 хоногийн турш айхтар унсан ч гэсэндээ урд өмнө нь энэ уналт чинь өсөлтийг л авчирдаг байсан шүү. 4 сард яасан Төв банк бодлогын үгээс ихсэх нь ярих нь гэж бөө айц үц болоод байжсэн тэгээд өсөөл явцсан. 10 сард яасан Израиль Палестин хоёрт айдлаа за дэлхийн 3 дугаартай эхлэх нь гэж бөө айц үц болоод байжсэн ингээд өсөөл явцсан. Тэгэхээр сая ч гэсэндээ одоо AI хувьцаанууд бол ингээд тий өсөлтөн зогсчлоо. За ингээд ер нь одоо технологийн хувьцаанууд навс явах нэ гэж байгаа тэр үедээс чинь л ер нь өсөлт ирдэг те. Тэгэхээр зах зээл айц хүйцэд хамрагдаад за энэ бүр болохоо байлаа шүү гэж бодох тэр үед ерөнхийдөө ханшийн ёроол орж ирээд өсөлт явж эхэлдэг.
За тэгээд дараа 7 хоногт бол том технологийн компаниудын тайлан гарна. За тэр тайлан болвол ер нь технологийн хувьцаануудыг хаашаа явах вэ гэдэг шийднэ. Тэр тайлан яг хуу ашигтай сайн гарах байх. Хамгийн гол нь AI буюу Artificial Intelligence гэдэг зүйл хэр их мөнгө үрсэн бэ? За тэгээд тэр мөнгнөөс ашиг орж ирж гин үгүй юу гэдэг маш сонирн байх болно. За мөн 3 дахь өдөр Төв банк, Америкийн Төв банк бодлогын хүүгийн шийдвэрийг гаргана. Бодлогын хүүгийн шийдвэрийг эх 9 сард за ер нь жилийн төгсгөл рүү хэдэн удаа бодлогын хүүгээ хасах вэ гэдэг маш сонирхолтой байх болно. Хэрвээ Төв банк dovish байх буюу инфляц буурчна гэж үзээд бид нэр бодлогын хүүгээ 1 удаа 2 удаа 3 удаа хасна гэдэг зүйлийг ярих юм бол зах зээл тэр чигээрээ баяр хөөрөөр дүүрэн болоод худалдан авалтууд үргэлжлээд risky assets буюу эрсдэлтэй хөрөнгө оруулалтууд болох технологийн хувьцаанууд Nasdaq за биткойн бүгд үргэлжлээд өсөх болно. Тэгэхээр би Nasdaq дээр зөвхөн юу харж байна вэ гэхээр одоо ингээд ханшийн байдлыг ажиглахаар яг market structure үүднээсээ бол ханш бол за яасан lower high lower low гэл ингээд lower low хийгээл унжсэн те унаж явж байгаад одоо яаж юм гэхээр price action trend line дээр support авсан өссөн энд яасан lower high гэвдээд higher high хийцэн буцаад унсан энд яасан higher low хийсэн тийм ээ higher low хийсэн тэгвэл дахиад энд higher low хийсэн би юу хүлээж өгөх вэ дахиад higher high хийгээд за higher high хийчлээ гэж бодъё заяа тэгээ байжсан чинь компаниудын тайлан 2 дахь өдрөөс гарч эхэлнэ. Тэгээд 3 дахь өдөр Төв банкны бодлогыг гарна. Higher high хийчээд буцаад Fibonacci retracement энэ 61.850 хавцаа ирэх юм бол энэ higher low-с би long арилжаанд орох хүсэлтэй байгаа. Ийм төлөвлөгөөтэй байгаа шүү. За тэгээд бас нэг харах зүйл бол ер нь энэ нэг уналтын богино цагийн уналтын энэ counter trend line байгаа. Энэ counter trend line бас задрахыг харна. За ингээд явчих юм бол ер нь бол энэ counter trend line-аас дэше задлаад явчвал за окей дахиад ер нь all time high руугаа явах боломж байна уу да гэж харж эхэлнэ. Окей тэгэхээр ийм хүлээлттэй байгаа шүү Nasdaq дээр. За US 30 харин Nasdaq-ыг бодвол бүр илүү сонирхолтой. Эсрэг хөдөлгөөнтэй сая 5 дахь өдөр чинь ямар ч сайхан өссөв те. За US 30% бол өмнөх all time high rejection level байгаа шүү дээ энэ. Энэ чинь за 40,000 гэдэг түвшин байна те. Энэ 40,000 дээшээс сэлж гарчаад буцаж ирээд ерөнхийдөө бол шалгаад маш сайн спорт аваад дээшээ өсөөд буцаж ирээд яг дахиад энэ түвшингөө шалгачаад дээшээ өсөө гараа авчихсан. Higher high хийгээд одоо market structure Dow-ийн үүднээсээ бол bullish байдлыг гаргаад эхэлсэн. За тэгээд мөн энэ жижиг цагийн key level-ыг бас сэтлээд буцаж шалгачаад ингээд барьжээ те. Тэгэхээр би бол Dow Jones-ыг бол үргэлжлээд higher low хийгээд өсөөд явхад бол ямар ч асуудалгүй гэж үзэж байна. За тэгээд мөн US 30 маань үргэлжлээд өсөөд явах юм бол Nasdaq болон бусад индексүүдтэй ч гэсэндээ чирээд өсөөд явах байх гэж харж байна. Окей. За биткойны хувьд юу харагдаж байгаа бэ гэхээр та нар бараг мэдж байгаа дөө хэдүүлээ ярьсан шүү дээ. Нэг ийм том bullish pattern бол байгаа. За энэ өнгөрсөн market overview ярьсан. Энэ bullish pattern бол урд өмнө нь байгаагүй одоо bullish consolidation болж байгаа. Өмнө нь ханш бол хүчтэй өсчөөд буцаад унчихдаг байсан. Хүчтэй өсчөөд буцаад унчихдаг байсан бол энэ удаа хүчтэй өсчөөд ийм гоё одоо удаан хугацаанд 6 сарын туршид баг үргэлжилж байгаа юм consolidation-ыг бол урд өмнө хийж байгаагүй. За тэгээ яаж яхад энэ consolidation өөрөө bullish flag шиг харагдаж байгаа тийм ээ. Bullish flag шиг харагдаад байгаа. За энэ consolidation дотор харин ийм өсөлтийн channel ч хүү одоо bearish pattern ч хүү ийм зүйл бол явж байгаа. За энэний яг ёроолтой сая 4 дахь өдөр байна уу хурж ирээд буцаад дэше ханш өссөн. За тэгээд 69 300 хүрчээд бас нэлээд price action үзүүлж байна. Ер нь бол унах тийшээгээ тэгэхээр үргэлжлээд энэ 66 67 хавцаа яах нь гэдгийг харах хэрэгтэй. Эндээс дахиад ханш ер нь бол momentum аваад support авах юм бол буцаж дэше өсөөд за ер нь бол 71,000 гэдэг түвшин рүү бол харж болно гэж. Яг нь би бол хувьдаа биткойныг жоохон унсны дараа л худалдаж авмаар л байна л да. Гэхдээ тэгээд яг миний хүснээр бас
Ууг нь энд бол унсан. Даанч тэгээд худалдаж авч чадаагүй байж итэл өсөөд явчихсан. За тэгээд мөн жижиг цаг дээр ч гэсэндээ энэ хараа 64 мянга дээр бол маш сайхан юм key level үүсгэсэн байснаа нэвтэлж гараад буцаж шалгаад спорт аваад өсөөд ингээ явчихсан байна. Тэгэхээр биткойныг унлаа гэхэд энэ 64 мянга гэдэг түвшинг бол харах хэрэгтэй гэж бодож байна. Окей. За биткойноос илүү этериум бол яг техникийн зураглал байдал дээр бол надад бол таалагдж байгаа. За юу харагдж байгаа вэ гэхээр за ханш доороо энэ 2850 гэдэг түвшин дээр бол ер нь бол тогтчихсон. Энд бол маш сайн спорт үүсгэчихсэн. За тэгээ сая өнгөрсөн 7 хоногт Ethereum-ийн ETF-ийн арилжаа эхэллээ шүү дээ, тий? За тэгээд Ethereum-ийн ETF-ийн арилжаа эхлээд өнгөрсөн биткойны ETF-ийн арилжаа эхлэхэд юу болсон хэдүүлээ харъя. Өнгөрсөн биткойны ETF-ийн арилжаа эхлэхэд биткойн маань 48 мянга руу өсөж гарч ирээд буцаж доошоо унаад 39 мянга хавцаа тогтж байгаад за тэгээд өсөлт орж ирсэн. Тэгэхээр яг ETF-ийн арилжаа дөнгөж эхлэхэд жишээ нь Grayscale гэдэг ч юм уу маш их Ethereum одоо барьж байгаа фанд болол зарах одоо захиалга маш ихээр орж ирсэн. Өнгөрсөн удаа биткойн дээр бол маш ихээр зарсан. За мөн сая Ethereum дээр ч гэсэндээ их зарах захиалга орж ирж байлаа. Тэгэхээр тэр фандууд хэд хэдэн фанд байгаа. Тэд нэр зараад дуустал ер нь ханш бол доошоо өмнөх биткойны ETF-ийн ханшийн байдал шиг адилхан унаж орж ирэх болов уу. За тэгээд 2800 хавцаа хурж ирээд ерөнхийдөө энэ price action-аар бол би бол buy. За тэгээд үнэхээр өнгөрсөн одоо биткойны ETF-ийн ханшийн моментумыг дагж чадах юм бол шинээр all time high 5000 руу ч гэсэн явах боломжтой гэж харж байна. За өнөөдрийн market overview-тэй хамт байсан та нартай баярлалаа. Мэдээж та нар Forex хөрөнгөний зах зээлийн арилжаа их бол Монголдо хамгийн шилдэг брокер Motforex-оос сонгоорой. За брокер дээр өөрийн одоо хөрөнгийг эрсмээргүй санагтаад эсвэл одоо хүний мөнгөөр гэж хэлэх үү те компани мөнгөөр арилжахыг хүсэж байх юм бол та нар motfunds.com руу орж шалгуурыг даваад шалгуурыг давах юм бол бид та бүхэнд лайв арилжааны дансыг олгодог юм шүү. Тэгэхээр ороод танилцаад үзээрэй. Арилжаанд амжилт хүсье баяртай. Дараа 7 хоног хүртэл түр баяртай.